хүндэтгэлийн арга хэмжээгээр танилцуулга байгаа. Одоо тэмцээн уралдаан болох ч учраас жижигхэн танилцаад байгаа тийм. Ороо тэгээд айгүй татан танилцаад хүн танилцсанаа 11 үйл ажиллагаан дээр. За манайх яг удам бараа засчаа танилцуулаад Идэр насны начин нэг хүн сумын мэрэгэн араваачаар нэг хүн бүхийн дэд засуулаар нэг хүн бүжгийн спортын мастераар хоёр хүн бүжгийн улсын чанартай бүжгийн тэмцээнд алт 6 мөнгө 4 хүрэл 2 авсан 2 хүн байна. Бүжгийн спортын гавья одонгоор нэг хүн бүжгийн спортын алдар одонгоор 2 хүн урлаг спортын талаар гавья цалаар шагнагдж байсан ургийнхандаа баяр хүргье. Үеийн үед өвөг дээдсүүд болон та бидний сэтгэл зүрэнд мөн корших нутгийн минь цэнхэр уул богд уул болон шүтэн бусад хайрхнууд минь бидний цалгисан зүйл шиг цагаахан байг зам мөрчин цацсан арвай шиг ариун байг хураасан буян тань хурын ус шиг ариун байг сэтгэл зүрхтэн булгийн ус шиг ундарч байг аз жаргал тань гэж даатган авч ерөөс нь уугуул нутгийн уул ус савдаг эвэн суугуул нутгийн сүл хямрыг түшин үр хүүхдүүд тань өнгөлөг эрүүлэнх үйлс бүтээл нь ариун дэлгэр сансан бүхэн сэтгэлэн бүтэх болтугай. За манай ургийн уулзалт Сэдэнжив овгийн уулзалтад ингээ сайхан явагдаж байна. За тэгээд ургийн уулзалт маань өнөөдөр анх удаа Сэдэнжив овгийнхаас хойш анх удаага түүхэндээ бид анх удаага хийж байгаа. Энэ уулзалтыг сайхан болж өнгөрч байна. За би бол Сэдэнжив удмын одоо 6 дахь үеийн охин Сэдэнживийн охин Тичингийн хамгийн бага хүн Мэжид оржийн том хүү Гамболд гэдэг хүний том охин Мөнхтуяа гэдэг хүн байна. Одоо энэ удмын 6 дахь үеийн одоо охин байна. Ингээд өнөөдөр ургийн баяраа тэмдэглэж байгаа Сэдэнжив овгийнхоо нийт ахын дүүс ачцээ үр хүүхэд 30 40 та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За ургийн уулзалт маань бид нэр хоорондоо танилцуулж алс ирээдүйдээ бид нэр ургийнхаа дотор цусыг цэвэр байлгах тийм нандин үйл ажиллагаатай үйл ажиллал болж өнөөдөр ийм тамга хийгээд бидний дунд ийм тамга одоо бий болгож бас ургийн далбаатай болгож энэ хугацаанд энэ тамгаараа төрсөн хүүхэд одоо байгаа балчир насны хүүхдүүд өсвөр насныхаа хүүхдүүдэн дээр өөрийнхөө гэрчлэгэнд энэ тамгыг дарж үеийн үед Сэдэнжив овгийнхан гэдэг нэр хойштон мөнгөд хадгалагдах болсон юм байна. За тэгээд баяр хийж байгаа нийт хүмүүстэй өргөн дэлгэр сайхан танилцж ажил үйлсэн өргөн сайхан бүтэмжтэй байхын ерөөлийг дэвшүүлье да. За ингээд та бүгдээ баярлалаа. Хүрэлцэн ирсэн та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. За ингээд бид ургийн баяр зохион байгуулах комиссаас мань хоорондоо ярилцаад ургийн тамгатай болъё, ургийн далбаатай болъё гэж шийдсэний улмаас бид Сэдэнживийн удам гэдэг ургийн тамга хийлгсэн байгаа. За удам гэдэг нь бол Сэдэнжив овогт тэр Сэдэнжив овгийн маань удмын хүмүүсээ гэсэн үг. Энд овог бол хамаагүй бид нөгөө ааваараа овоглоод өөр овогтой болоод явж байгаа учраас яг хөө Сэдэнжив гэдэг хүний удмын хүн шүү, тэ цусан төрлийн хүн шүү гэдгийг илтгэж байгаа учраас Сэдэнживийн удам гэдэг нэртэй тамга тэмдгийг хийлгсэн байгаа. За тэгээд энэхүү тамгаа би Сэдэнживийн удмын том хүү одоо өнөөдрөөр хамгийн том байгаа том Ахмад Настан Цэрэн хандын бод ахта гардуулан өгье. Цэрэн
хамтын бүх ахыгаа энэхүү тайзнаа хүрэлцэн гэдгийг хэлж байна. Энэхүү удмын тамганы маань дардас болохоор энэ логоны зүүн дээд болонд байгаа энэ юм шүү та бүхэн маань үзэж сонирхоорой. Яг энэ дардас байгаа. Энэ тамгаар Цэжинжив овгийнхны бид бүгдийн энэ тамга бол үеийн үед дамжин явах одоо бидний тамга туг хоёр минь тэнд байна. Энэ та бүхэн энэ тамганда өгд сөсөглөн үр хүүхдүүдийнхээ юун дээр гэршилгэн дээр энэ тамгаар даруулж байгаараа. Бид бүгдээрээ Цэжинжив овгийнхны хаач явсан тэр тамгаараа мэддэх болно. Ингээд Цэжинжив тайлбар ангуудаа өргөн баяраа энэ сайн хайхан өдрөө зохион байгуулж байгаа. Ингээд энэхүү өнөөдөр өргөн баярт маань за нийт 400 хүн хүрэлцэн ирсэн байна. Та бүхэн зохион байгуулагчны хүмүүс гүн талархал дэвшүүлье. За ургийн баяртаа зориулан би энэ Цэжинживийн угийн бичиг удмын хэлхээ гэдэг энэхүү номыг бол эмхтгэж гаргасан байгаа. За манай ургийн баярын энэ номонд маань нийт бол Цэжинжив өвөөгийн 8 хүүхэд болон түүнээс салбарлан гарсан 670 гаруй хүмүүс одоо оролцсон байгаа. За тэгээ 670 гаруй хүмүүсээс гадна бол мэдээж бидний нэг эхнэр нөхөр хүргэн бэрүүд мөн нэмэгдсэн байгаа. За энэ номонд маань нийтдээ 7 үеийг хамарсан Цэжинжив өвөөгөөс хойших 7 үеийн үр хүүхэд ачзээ 30-40 хамрагдаа орсон байгаа. За номондоо бол би Цэжинжив өвөөгийнхөө одоо нутаглаж байсан Дорногов аймгийн Мандах сум, за мөн Дорногов аймгийн Мандах суманд орших 18-ын богд уул, за Цэжинжив өвөөгийн 5 хүн бол лам хүн байсан. За тэгээд 5 ламынхаа шавилж сууж исэн үлгийн хийд, шүтээний хийдийн талаар бол товчхон мэдээлэл оруулсан байгаа. За мөн манай өвөө бол нийт 8 хүүхдийнх нь 5 нь эрэгтэй, 3 нь эмэгтэй байсан. За эрэгтэй 5 хүүхэд нь бол 5 лам хүн байсан юм билээ. Тэгээ 5 лам маань бол 5 ламын маань 3 лам нь бол 1920 оны үеийн их хилмигдүүлэлтэд өртөөд одоо цаазаар ахуулсан байдгийн билээ. Тэр нь бол одоо архивын баримт нотлохоогоор батлагдсан ингээд байдгийн байна. За тийм учраас би Монгол улсын тэр хэцүү цаг үед амьдарч байсан тэр их хилмигдүүлэлтийн тухай бас товчхон дурдсан байгаа. За өнөөдөр Цэжинживийн удмын ургийн баяр болж байгаа. За миний хувьд бол Цэжинживийн одоо угийн бичиг, ургийн модыг бол одоо хийж бүтээсэн. За ургийн модонд бол 600 гаруй хүн оролцсон. Тэгээд одоо яг өнөөдрийн байдлаар бол 7 үе байна. Зөвхөн миний хувьд бол яг 4 дахь үе. Тэгээ одоо надаас цааш одоо миний хүүхдүүдийн хүүхдүүд гэдэг ингээд яг 7 дахь үе маань одоо 6-аас 1 насны хүүхдүүд бол 7 дахь үед орж байна. Тэгээ энэ модыг бол одоо хийж одоо энэ 600 гаруй хүмүүсийн үр хүүхдүүдэнд үлдээж одоо цаашдаа одоо энэ Цэжинживийн энэ үр удам одоо цэвэр одоо ариун байж өсөн дэвжих ийм бодолтойгоор бол энэ зүйлийг хийж үр хүүхдүүдэндээ бол одоо өвдөн үлдээж байна. Тэгээ одоо өнөөдрийн цугласан ах дүүс настангууд маань одоо 2 өдөр сайхан баярлаж биентэйгээ сайхан танилцж цаашдаа одоо бүгдээрээ эрүүл сарвал инг тунхайж урт удаан насалж үр удмаа одоо цэвэр ариун байлгахыг одоо хүсэн өрөөж байна. Тэгээд төрөс адангууд минь сайхан баярлаарай. Сайн байцгаана уу. Өнөөдрийн сайхан бэлэгцээ өдөр ингээд Цэжинживийн удам ургийн баярт оролцож байгаа таатай байна. Миний Балчин дөржин өнөр баяр. Цэжинживийн охин Дичингийн томхөө Балчин дөржиг миний аав байдаг юм аа.
За бид болохоор эцэг эхээсээ 8 байлаа. Хамгийн тав мах баяр сайхан, дараа нь жаргал сайхан, их сайхан, тоё цэцэг өнөр баяр гээд би 5 дахь уу. А миний доор инхмэнд үлжил сайхан бат баяр гээд бид 4 хүү 4 охин ингээд энэ одмоог залгуулаа явж байна. Тэгэд манай одоо Балчин дөржийнхэн гэдэг хүмүүсийн одоо өр садны өргөжин хэлсээр байгаа. Өнөөдрийн байдлаар 100 гаруй хүн одоо өргөжин хэлж тэгж амьдарцгааж байна. А энэ ургийн баярын хувьд бол би одоо анх бид нар ч одоо эцэг эхээсээ залуудаа онцгцсан, багадаа онцгцсан болохоор сайн мэдгүй. Одоо яг аавын талынхаа хүмүүсийг ерөөсөө мэддэггүй тиймэрхүү байлаа. Бараг л нэг хүмүүс яг олон хүмүүс байгаа гэдгийг бол мэддэг байсан. Тэгээ уулзаж учирч чадахгүй явсаар байгаад за гинт энэ ургийн баярын ингэ мэдээг бол олд сонсоод бид нар итгэл оролцоо. Анх миний мэрэгжил геологийн мэрэгчлээ Дорногов аймагт нэг уулзалтан дээр явж байсан чинь мандах сумаас нэг 2 хүн явж байгаа гэдэг юм очиж уулзаад тэгээд би тэр уулзалтан дээр мандахаас явж байгаа 2 хүнтэй уулзаад би нэг ийм очиртай хүн явж байна гэж хэлээд тэгээд би одоо ийм хүмүүстэйгээ өнгөдөөцтэйгээ хамаатан саднаа сайн мэдэхгүй байгаа учраас уулзаж уулзахсан гэдэг хүслээ ярьж байсан. Тэгсэн чинь энэ хавар гинт над руу уцтаад ийм хүмүүс гарч ирлээ. Ийм ургийн баяр болчихоо гэдэгт би маш их тодорхой баярлаж энэхүү ажиллагаанд итгэл оролцож ирсэн юм аа. Мөн ингээд угийн бичиг хөтлөх, ураг төрлөө мэдэлцэх одоо хоорондоо гэрлэхгүй байх цусан төрлийн холбоо зэргийг бол ач холбогдлыг энэ дээр тайлбарлаад ингээд товчхон оруулсан байгаа. За тэгээ Цэтэнжин өвөөгийн маань 8 хүүхдээс бол 5 нь бол одоо хүүхэдгүй хүмүүс байсан. 3 нь бол одоо 670 гаруй болж ингэж өргөжөж одоо өргөн дэлгэр олон сайхан үр хүүхэд төрүүлжээ. За 3 хүүхдийнх нь бол нэг нь бол норпил эмээ байгаа. За тэгээд норпил эмээ мөн тэрний дараагийнх нь бол Дичин эмээ маань байгаа. За үүний дараагаар бол хамгийн бага нь бол Дүгүр Гэлэн гэж байсны хүү аймгийн Хурц Арслан Даваад Орж гэдэг хүний гэр бүл байгаа. За тэгээд энэ ургийн ном маань бол ингээд норпил эмээгийнхэн гэх юм бол ингээд одоо 7 хүүхдийг оруулаад 7 хүүхдийнх нь хүүхдүүдийг ингэж салбарлаж оруулсан байгаа. Ингээд энэ норпил эмээгийн охин Дорж гэдэг хүний ингээд ургийн бичиг харагдаж байгаа. За ингээд энэ Дорж эмээгийнхэн дуусаад норпил эмээгийнхэн дуусангууд норпил эмээгийн ийм угийн бичгийг ингэж завсар нь оруулсан байгаа. Одоо ингээд энэ бол Цэтэнжин өвөөгийн маань охин норпил эмээгийн одоо үр ач хүүхдүүдийн ургийн бичиг ингэж оруулсан байгаа. За тэгээд 3 том өрх байгаа гэж ярьсан шүү дээ. 3 том өрхийн маань угийн бичгийг ингээд 3 тусгаарлан ингээд оруулсан байгаа. За ингээд явж ятал чинь дараагийн 2 дахь том өрх болох Дичин эмээгийн 5 хүүхэд түүний ингээд үр хүүхдүүд гээд ингээд салбарлаад оруулчихсан. Ингээд 3 том өрхийгөө ерөнхийд нь ингээд ургийн бичгийг ингэж завсар нь ингээ хийгээ оруулсан. За тэгэнгүүт хамгийн сүүлд нь ингээд одоо Дүгрийн Даваад Орж Арслан гээд ингээ байж байна. Тэгээ Дүгрийн Даваад Орж Арслангийн маань ингээд гэр бүл үр хүүхдүүдийг оруулаад мөн ингээд завсар нь ингээд ургийн бичгийг ингээд оруулсан байгаа. За хамгийн сүүлд нь номын маань хамгийн одоо чухал хэсэг болох угийн бичиг байгаа. 760 хүний угийн бичиг. Тэрийг бол бүр бүхэл нийтээр нь ингээд энэ ард нь хүснэгтэн хэлбэрээр оруулсан байгаа. Хүснэгтэн хэлбэрээр одоо ингээд 1-5-6 гэж байвал Цэтэнжин өвөөгийн 1 дахь хүүхдийнх нь 5 дахь хүүхдийнх нь 6-т нь норплийн Цэрэн Надмид гэдэг хүн байсан юм байна. За тэгэнгүүт Цэрэн Надмидийн үр хүүхдүүд тэдгээрийн үр хүүхэд тэгээд ингээд одоо энэ хүснэгт маань ингээ хоош явж байгаа. Энэ хамгийн арын хоос хүснэгт бол манай 7 дахь үеийн хүснэгт байгаа. Одоо хэрвээ бид нар ингээд үр хүүхэд төрүүлэх юм бол жижиг хүүхдүүдээ энэ номынхаа ард энэ хоос хүснэгтэд нэмээд явах боломжтой. За тэгээд 7 дахь үед маань бас 28 жижиг хүүхдүүд төрсэн байгаа. 7 дахь үеийн 28 жижиг хүүхдүүд бол ингээд номондоо бас орчихсон байгаа юм аа.
За ингээд энэ ургийн баяр ах дүүсийнхаа энэ ач холбогдол одоо хоорондын харилцаа холбоо хамаарал бүхий одоо энэ ураг төрлийн холбоогоо бид нар баттатгаж өнөөдөр ингээд ургийн баяраа тэмдэглэж байна. Ингээд та бүхэндээ сайхан баярлаарай гэж хүсье. Уулзалтанд бол Цэдэнжоогийн 8 овгоос бол хүнээс тэр хүний 8 хүнээс 600 гаруй болтлоо бид хэд өсөн одоо олон болсон байна. За энэ хугацаанд бидний дунд ажил амьдралаараа өөдрөг сайхан яваа, сайн сайхан одоо яваа айл өрхүүд их олон байдгийн байна. За та нар бүгдээрээ сайн байцгаана уу? Цэдэнжоо удмын ургийн баярт оролцсон бүх ах дүү нартай баярлалаа. За би Цэдэнжоо овгийн 4-р үеийн цагаалянх гэдэг хүн байна. За би эхнэр нөхөр ургаа хүүхдийн хамт амьдардаг. Хүүхдүүд маань одоо тусдаа амьдралаа өгөөд гарсан. Одоо би нөхөртэйгээ тэтгэврийн хоёр байна. Тэгээд цаашид одоо энэ төрөн зурсан та нартай ажлын амжилт амьдралын хүсье. За сайн байцгаана уу? Энэ ургийн баярын гэр бүлийн нэгэн даваанд Орноо аймгийн Мандасмын харьяат Сүрэн залуу аймгийн урлагийн даваад орж болцоох гэж хүн байна. Манай гомбли болцоох гэж хүн байна. За маш бодохын гэр бүлд маш их баярлалаа. Ийм ажил зохион байгуулж байгаа. 14 тэрбум найд одоо тэгээ манайхан Сүрэн залуу хоёр охинтой Дорногов ирээд одоо ирээд 24 жил болчихлоо. Манай богчууд төлөвлөсөн. Тэгээ одоо та бүхэнд баярлалаа. За Цэдэнжоогийн тэн хүүхний Атсрын гэдгээ манай ээж дөрөв хүүхдтэйгээ хамгийн том нь байна. Энэ сайхан ургийн баяр зохион байгуулж байгаа ах эгч дүү нартай баярлалаа. Ганбаатар үйлдэл дээрээ. За тэгээд энэ Ганбаатар олон цогдорсон ах дүү нартай сайхан баярлалаа гэж хэлье да. Намайг Бямжуу гэдгээ Цэдэнжоо огтны ургийн баяр тэмдэглээд бид нар их гоё сайхан байна. Би 6 хүүхэдтэй бүгдээрээ халуун ам бүлээрээ цуглаад баяраа тэмдэглээ сайхан байна. За өнөөдөр ингээд ураг төлөлтөйгөө уулзаад Өвөг дэдсийн нутагт ирээд Доронгой аймагт ирээд маш сайхан байна. Тэгээд миний аав инх мэд гэж хүн байдаг. Тэгээд түүний өвөө маань Балчин Төрж гэж хүн байдаг. Тэгээд Цэдэнжоо Өвөг дэдсийн маань бас том хүү болох Балчин Төрж одоо өөр удан болох мэд сайхан гэж хүн байна. Миний хувьд. Тэгээд би 3 хүүтэй, тэгээд 1 охинтой. Тэгээд өнөөдөр бас сайхан энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа ах トゥ төрөл төрөсгтөө бүгдэнд нь баярлсан талцсан илэрхийлье. Тэгээд 2 хоног бүгдээрээ сайхан бие биенээ мэдэж эндтэй устдаа явъя. Тэгээд учрах өстой хүмүүс учирдаг, уулзах өстой хүмүүс уулздаг тий. Тэгээд бид нар уулзах өстой болоод ураг төрөл маань ингээд уулзж байна. Тэгээд нутаг хүсэндээ арай сайхан байна. Бүгдэнд нь сайн сайхныг, ад жаргалыг, эрүүл ихийг хүсэн өрөөё. За бүгдөөрэнд нь өнөөдрийн ургийн баярын мэд хүргэе. Тэгээд өнөөдөр энд ингээд эмээгийнхаа ах дүү нартай уулзж байгаадаа баяртай. Би Дичингийн Цэрэмплийн 6 дахь хүүхэд охин нь дунд охин нь байна. Бид нар ээжээсээ 8 улаа. Өнөөдөр бид нар төлөөлөөд бас цөөхөлөө ирсэн байна. Эмэгтэй дүүтэйгээ тэгээд дүү нартайгаа ирсэн байна. Тэгээд та бүхэнтэй уулзж байгаадаа баяртай байна. Тэгээд ургийн баяраар бас бие бинийгээ таньж мэдээд хүүхдүүд маа ч гэсэн бие бинийгээ таньж мэдээд цаашдаа ч гэсэн ингээд холбоотой байгаад бие бинтэйгээ улам илүү их ойр дотн болцгоогоосаа гэж хүсэж байна. Тэгээд өнөөдөр ирсэн та бүхэнд баярлалаа. Баяраа сайхан тэмдэглээрэй гэж хэлье. За энэ өдөр сайхан өдөр байна. Ингээд ургийн баяр болж байна. Манай хатан ээжийн ургийн баяр гэж би тэр энэ дорж гэдэг хүний бэрн байгаамаа. Дээрээсээ 2 дахь бэрн байгаа. Тэгээд миний эгч манай нөхрийн эгч нь мандах сумд өргөмөл хүн байдгийн. Миний нөхөр одоо 2006 онд бурхан болсон. Дээр одоо 2
2 эгч нэг ахтай дороо 2 эрэгтэй дүү нэг дүүтэй ингээд 7 байсан маа манай нөхөр. Тэгээд энэ сайхан ургийн байд одоо би ганцаараа бэрээ төлөөд 2 3 биштэй би бэрээ төлөөд ганцаараа ирсэн байна. Тэгээ энэ сэтгэл сайхан байна. Энэ олон одоо ингээд бүгдээрээ ах トゥ нар усууд бүгд байна тийм ээ. Гадны өнгөд байхгүй шүү дээ. Одоо ингээд санал зүйл ажиллагааг өнөөдөр шороноос эхлээ явагдах байх. Сэтгэл өндрөөр манай нэгч одоо мандах шимийн хүн тэгэж маамагчд өөрийнхөө сэтгэлийг яриа манайхан энэ чирээ дүүрэн байлаа. Манай миний одоо сайхан зогссон байснаар тий. Ийшээ гармын тэмцээд явсан. Бүгдээ тэмцээ үзэх гэж явшлаа. Хүү маань энэ ургийн бэрийн мод гэдгийг хийсэн манай хүү. Тий. Тэгээ би тэд урлагаар ирсэн юм аа. Манай хүү хотоос гэр бүлтэйг ирсэн. Би болохоор энэ айраг суманд амьдардаг. Тэтгэвтэй гарсан ууд нь ингээд багамчин байгаа. Ингээд та бүхэнтэйг ингээд сайхан ургийн бэрт оролцож ингээд хойшоостойгоо бивэнтэйгээ танилцж байна хатаа гэдэг би бат итгэлтэй байна. Сайхан сэтгэл өндөр үнэ. За таяр мамагч. Би айди хоёр охин. Дадаа хүүхдийн хоёр дээрээс хоёр. Тэгээд эгчиндээ байгаа. Бүгд одоо ургийн уулзалтанд оролцоод их сайхан байна. Тэгээд сашээрэр. Тэгээд ураг төлөхөнтэй энэ өдрийн. Тэ ураг төлөлийн олон хүүхдэд өнөөдөр бэнтэг хүргье. Ажиг сайхан бүгдийг хэсэг. За тэгээд одоо энэ ургийнхаа баяр хүрэлтэн гэж бүгдээнд нэрүүлийн калцаргаас бүгдээрээ инквэж бункам дээраа л гэж хэлье да. За баярлалаа. Сайн байна уу? Гэрмаг авсан цалман байна. Гэрмаг гэдэг юм тэр байна. Хичээн байна. Би гэрмаг байна. Заяа насаараа. сайн уу? Харин нэг хүн заяа байна. Энэ бэрвэн. Энэ ургийн хамт олонт олонд бидний одоо миний зүгээс надтай хамт ажилладаг сахилгаан хажмын мөнгөн хар шамтлаг гэж 1900 одоо 67-8 оноос эхлэн үүссэн энэ хөгжмийн хамтлаг өнөөдөр хүртэл бас ингээд ажиллаж байгаа. Манай хамтлаг одоо олон бас шав хамтлагууд босгож байгаа. Өнөөдөр өргөн сумын төвд манай дөрөвдөх үеийн хамтлаг манай өргөн сумын төвд сайхан хамтлаг байгуулад одоо тоглолтоо 2-3 удаа хийцсэн. Хангалттай сайхан гоё тоглосон бүх хүмүүсийн сэтгэлийг татсан сайхан тоглолт хийсэн. За бас манай хамтлаг аймаг алгасч манай хамт ажиллаж байсан улсуудаас ажиллаж байгаа бас хамтлаг байгаа. Тэр нь одоо Сэлэнг аймгийн Орхон суманд ажиллаж байгаа. Бас нэг хэдэн хүн одоо манай хөгжмийн дундаас үүсгэн байгуулагдсан бас нэг хамтлаг байгаа. Энэ хамтлаг энэ жил Дорногов аймгийн Ахмадын шинэ жилийн цэнгүүнд одоо ирж аядуугаа оргиж бүх ард түмнээс одоо ихээхэн өндөр үнэлгээ авч тэднийг баярлуулж байсан. За ургийн хамт олон маань бид бол Сэдэнжүүн гэдэг хүний 8 хүнээс үүдэлтэй маш олон одоо үр хүүхдүүд өнөөдөр өссөн хүмүүжээд одоо нийтдээ 600 гаруй бараг 700 шахсан тийм үр хүмүүс өссөн хүмүүжиж байгаа юм байна. За тэгээд өнөөдөр тэрнийхээ баярыг энэ Дорногов аймагт бид нэр энэ Сэдэнжүүн хэмжээнд анх удаага хийж хүмүүсийн баяртай цэнгэлтэй сайхан өнгөрүүлж найр наадам маань сайхан болж өнгөрч байгаа байна. За ингээд нийт оролцсон хүмүүстээ баяр хүргье. Дадан оноос ихэд бид танилцаад мөнгө шамтлагаа ингээд тоглоод одоо өдөө хотл ингээд сайн буураатай хүндэтгж явдаг ахтай өнөдөр ургийн баяр хийж чад маш баяр
хүндтэй үзэж баяр хүргэе. Ажиж байгаа нь бас энэ урган баяр хийх нөхцөл төр биднээс хөгжинтэд бүрэн түвнээр ичсэн байж байгаа. 10 жил сайхан болж байна. Сайхан тэгш суртаа хадуунаар гарсангүй борооч байгаа ингээд 3 дугаарт ингээр хүний сэтгэлээр баян байдаг байхгүй. Одоо бодогчдод 80 гарчаад бөмбөд тулаад идэг. Тэгэхэд залуучууд ингээд хөлгөө болцсон. Тэгсэн мөртөө аарууд идэд одоо цэвшүүдтэй. Тэгэхэд би бодохоо бахархдаг байхгүй. Би бодох шингээд ийм амьдрах хэрэгтэй гэж дотоод зоригж байдаг. Тэгээ бодохтаа ажилтан амьдралд нь цаан шах мөнхнийг хөсөө өрөөё. Баярлалаа. Одоо энэ ургийн баяраа зэмлүүлж байгаа хамгийн өндөр настай ах маань бодохтаа одоо цаашдынхын амьдралд аз жаргал эрүүлэх сайн сайхан мөнхнийг өсөн өрөөё. За сайн байцгаана уу. За одоо би өөр хойж ирээдүйгийнхаа бодож одоо ингээд ургийн баяртаа одоо хүрэлцэн ирсэндээ баяртай байна. Ингээд ургийн баярт одоо 400 гаруй хүн цуглуулсан манай аав бондог байд. Маш олон хүнд ингээд хүрч чадсан байна. Тэгээ одоо ургийнхаа баярыг одоо нээлттэй ажиллагааг сайхан явуулаад одоо тэгээд тэмцээн уралдаанд зохиох тэр бүгдийг одоо ингээд маш их ажил хөдөлмөр гаргаж бэлдсэн улсууданда талархал хэлье. Баярлалаа. Ингээд тав хүмүүс илгээрээ их амгалан төрлөөрөө төвшин амгалан сайхан ажил төрөөрэй. Өнөр хөлөөлөө эргээд тавтай сайхан уулзцааж байя. За би бод гэдэг хүний хамгийн бага хүүхэд нь байгаамаа. Бацраахан бэр мэн. За ийм охин байсан байх нь шүү. Энэ бацаа гэдэг манай зэ. Тэр нь манай хүү лавгочир. Манай донт хүү лавгочир. За намайг Мэждэржийн Батхүү гэдэг. Би одоо 62 той. Би доороо одоо 5 дүүтэй урдгаас ингээд зургуул байдаг. Тэгээд ингээд Улаанбаатар хот энэндээс ах дүүнэр эхнэр ингээд олнороо ирж ургийн баярт Цэдэнживийн ургийн баяр гэдэгт зорж ирцгээс нь их баярлалаа. Тэгээд өнөөдөр ингээд эднийхээ зармын барах танихгүй тэгээд өнөөдөр л зүсээрээ гарцгааж баярлж байна. Тэгээд одоо нэг хоёр өдөр номаргаш хоёр танилцаж таньдаг үнийг нь танилцажэлдтэй гэж л 2 хоног гэж л цугулцгааж ургийн баяраа хийж байна да. Ургийн баяр сайхан болж байна. Нээлт сайхан боллоо. Ургийн баяр сайхан болж байна. Да өөр юм. За өнөөдөр манай энэ Цэдэнжив өвөөгийн одоо ургийн том одоо баяр болж байна. Улаанбаатараас бид нар Дэчин эмээгийн том хүү болох Балчин дөржийн үр садууд ах дүү нартэйг ирсэн. Мэжид дөржийнхаа хүүхдүүдтэй бас ингээд танилцаад байж манай аав минь одоо дүүнэр тэрэн билэгч одоо Мэжид дөрж ах ингээд өөрчлөлт манай аавыг бол Балчин дөрж тэгээд аавас бол 8 л байдаг. Одоо ах дүү нар бол зургуулаад өөр хүүхэд ачсан нэртэйгээ ирсэн. Сайхан баярлж байна. Тэгээд танилцлаа. Өнөөшөөж танилцах бах. Тэгээд нөө хүүхдүүдтэй одоо төрөл төрөсөн мэдэг их том сайхан хүлээ авалт, том уулзалт боллоо. Энд баярлалаа. Одоо өөр яах. Соторын хууцндээ ургийн зурдагтай цодсон хэзээ өнөр буудтай ави голон тас тэгсэж заадагсан ахын дүүс бидний баяраа хоо Dosi bitini bayra ko
хорвоо амьдрах заяанда Отаман тэлсэн ахын дүүстэй Үндэс ухсаа дэдэлсэн Үйснэ ода бидний баярахоо Үндэс ухсаа дэдэлсэн Үйснэ ода бидний баярахоо Дэдэ бацдаг ирэн хорвоо Ичэлдэ жораг сангатаг цэцгээ Нартын жамаар үндэс салтаасан Надад чоосан ахын дүүсэхөө Нартын жамаар үндэс салтаасан Надад чоосан ахын дүүсэхөө Ширэн дооны төрөлгтэй Бахархат манай утамыга Ураг бүтээрэ тэтгэрэндэ хөө Учирдэ хорвоо жарганда хөө Ураг бүтээрэ тэтгэрэндэ хөө Учирдэ хорвоо жарганда хөө За ургийн баяр толцож байгаа нийт ах トゥ хамаатан садан хамт олон таавагдсан ажлын өндөр амжилт эрүүл энх эсэм мэд юу сансан ёсон хүсэл нь бүтэж байхын сайхан ёроолыг дэвшүүлье. Ахин дахин уулж байхын ёроолыг тавья.